За сайн байцгаана хүндүүлэгчтэй Star TV өчигдөр урилгын нэвтрүүлгийн бас ээлжид сайхан дугаар маань ийхүү эхлэхэд бэлэг болоод байна. За өнөөдрийн бид бүхний өчигдөр урилгын нэвтрүүлгийн бас нэг урилгыг одоо хүндэтгэн хүлээж авч одоо хүрэлцэн ирсэн одоо эрхэм сайхан уран бүтээлч одоо олонний танил эстрад уран жимг гэж одоо Монгол улсын гавьяа жижигчин ихч байна хүрэлцэн ирж морилон саадсан байг дуулах гэж таатай байна. Сайн уу гэж байна. Баярлалаа, сайн байна уу? За тарган сайхан хурцж байна уу? Сайхан сайхан. Гээ харахаар нөх жоох хөвгтэй ирээд байгаа шаарддаг. Шинэстэй гоё. Доктор хардгаас илүү бас цаглаг залуу гоё харагддаг юм шүү дээ. Урнаас би одоо мөнхөө суудсан бол ямар суугаад байна, юу хэрэглээд байна гэдэг. Одоо би боддгийн шүү дээ. За ингээ загвар өмсөгч топ модель одоо од гэрэл. Ингээд эстрадын одоо гайхамшигт алдарт дуучин урнагч тоо нэг өтөлдгөө хоёр хүн байна. Баярлалаа. Тийм өстой гоё юм. Би одоо ингээд гээл харганаал яг л гэлтганаал яг л байгагаал байгаад одоо юу уугаа хэрэглээд идэв. Тэрнээс үзэгчтэй хэлж өгөхгүй юм. Вау. Хүүхнүүд л үг асуудаг шүү дээ. Бас ирчүүд асууж байгаа сонир биш үү? Энд явахад бас сонир. Хүүхдүүд их хөөрхөн шүү дээ. Асуудаг шүү дээ. Тоглолтын дараа ч юм уу энэ тэнтэй уулзлын дараа асуудаг нэг хөөрхөн. Ой юу хэрэглээд нэ гэлөө. Тэр ерөөсөө сэтгэл шүү дээ. Тэр сэтгэл. Энэ ард түмний хайр, хүндэл, алга ташлт энэ урмаар өнөөдөр хүртэл тасралтгүй ингээд 45 жил дуурч явна. Сайхан байна. Дандаа сайхан. Дандаа сайхан, дандаа хүмүүсийн баяр хөөр очино. Бас хүмүүдгийн хайрын үйлсээ хийн. Тэгэл үргэлж сэтгэл зүрх маань үргэлж хайраар. Одоо ихний хэдэн жил дуулж байна? 45 жил тасралтгүй. Одоо энэ манай гавьяа жигшин ариун найз дээр хэдэн жил байх вэ? Одоо ариун намаа энэ жил 40 жилийн тоглолт хийх гэж байгаа. 8 сард стадионд. Надаас 10 дүүлтэй манай чинь сайхан уран бүтээлч байна. Би бас 40 орчим жил одоо бас тоглож байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл ингээл явж байна. За ингээд их чиг одоо хөлзөөрсөн явдал маш их баяртай байна. Ястаа гоё байна. Битэр чи би урлагчтай ингэж ойрхон ярин ярьж удаа ярьж суугаагүй юм байна. Энд тоглолтод харахаар сайн ингээд вау сайн ингэж шүү дээ. Таас дуулаад өвчин бид нар дард нь үлддэг ингэж хэлсэн болохоос ингэж одоо нэвтрүүлгийн буйнаар цог сууж одоо яриа хөөрнө гэж бодсон ч хөө. Манай нэвтрүүлэг буянтай юм аа хөрхий гэж. Сайхан гоё нэвтрүүлэг шүү дээ. Би бас үзэх дуртай тий. За тэгээд одоо олон төвний одоо үнэхээр хайрыг болоосон хүний одоо гайхамшигтай сайхан дуучин байна одоо ингээд их чүн хөрөөд ирсэн. Ер нь би бододгийн энэ уран жимг гэдэг гавьяа төр нь ер нь аль нутгийн хүн юм. Одоо энийг бас хүмүүс сайн мэддэг юм байна лээ. Би зориуд би нэвтрүүлгийн хүн заавал асуудаг. Аль нутгийн хүн юм. Аав ээж нь хаана ажиллаж ирсэн. За аав ээжээс хэдүүлээ гэдэг одоо ярианаас нэвтрүүлэг эхлэе гэж бодлоо. Сайхан шүү дээ тий. Энэ бол одоо хамгийн сайхан асуулт. Үргэлж бахарх чайлж хүндэлж явдаг. Одоо хайртай аав ээжийнхаа төрсөн нутаг Увс аймгийн ер нь бол Увс аймаг тий. Манай аав чинь одоо төргнийх ээж давслих. Тэгээ би бол манайх 8 удаа аав ээжсэн. Нэмээ өвөө аав ээж маань ах чинь бол Увсад төрсөн. Би бол Улаанбаатар хотод 1960 онд төрсөн. Тийм тэгэл 2 дугаар төрөв төрсөн. Одоо энэ Баянгол дүүрэгт насаараа амтэрч энэ да. Хуучаа Октябрийн 20 гэж байсан. Улаанбаатар төмөр замын 20 дугаар сургуулийг төгссөн. За нэг ган зам гээл. Одоо манай хортой. Тийм шүү дээ. Хортынх мандаа инх манлаа янжинд бол Батар дууч шиг. Боёос 20 гэж тийм. Тийм шүү дээ. Тэндээс нь маш олон алдаснууд төрсөн юм шүү тий. Тэр сайхан сургууль шүү дээ. Айлын хэддүгээр хүүхдүүд? Яг дундах нь. Яг дундах нь. Төө за 8-ын дундах. 8-ын дундах. Доороо бас 3 базартай. Тий. 2 ихтэй нэг сайхан дүүтэй. Ээж 2 маань хоёулаа багш сэт хүмүүс. Хоёулаа Улаанбаатар төмөр замын 20 дугаар сургуулийн аав маань пени өдөгч. Монголын одоо төрийн дэд чанга алтан газарт анхны пени өдөгч Жанчиг гэдэг түүхэн бичигдсэн байдгийг. За. Тий, уг нь бол тав бичгийн багш. Ээж маань бага ангийн багш байсан. Ер нь одомд одоо ер нь одомд амжсан дуучин
аавын талд ээжийн талд аль талыг дуурайсан? Юу н байхгүй. Байхгүй. Тий. Тэр их сонио одоо тэгээд ер нь бол яг хөө тэр үеийн хүмүүс авьяастай байсан. Ээж маань бол одоо сумандаа давцтай бол одоо хамгийн авьяастай шаанцтай болдог, дуулцдаг. Тэгээд унган авьяаслахгүй. Яг мэрэгчлэр бол яваагүй тий. Гэтэ багш хүмүүс байсан. Тэгээд урлагийн талын хүн заавал нэг болгонд байх гэдэг. Тэгээд Төмөр замын 20 дугаар сургуулаа төгсөөд 10 дугаар ангиад төгсөөд тэгээд сан ерөөсөө л нөгөө цэвэр одоо аста бурханаас өгсөн авьяас гэдэгтэй авьяасаараа явсан. Өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийнхаа дагуу өнөөдөр хүртэл явж байна. Байгалаар явсан. Байгалийн авьяасаар. Тийм одоо тэгжиж ярьдаг тий. Байгалийн авьяас гэж байдаг шүү дээ. Уралдаанд ороод тэмцээнд ороод ингээл өөрийгөө сориод хүүхд батаа 3 дугаар ангиасаа дуулж эхэлсэн. Төр замын ганц зам чуулганы дуучин байла. Чиртэн дор багшаа удирдлагын дор манай энэ хурд одоо их манлаа дээр одоо гэрэлт одоо хянжинд бол мэд чинь бүгдээр л одоо манай ганцхан чулуус гарсан дуучид шүү дээ. Тэгээ сүүлдээ хүүхдийн пирийн ордны анхны одоо дууны дугуйланд суралцж дэсрэн гэдэг баатарчуудын маш их дуулсан. Ундаг багш үеийн анхны тэгээд манай тараа багш дөгжмөж гоолч удирдаа шүү дээ. Тараа багш удирдлагын дор бид чинь эхлээд найр дууны ангид сурч байгаа. Тэгээд тэндээсээ шалгараад дүүтэй хамт хавшил дуулаад гоцол дуучин болоод симфони айл хөгжмөнтэй 5 дугаар ангиасаа дуулаа. Ингээл та үргэлжлэл явсан. Ингээл. Тэгээд үсээ шатамжаал. Цаг хугацаа эргээд харахад тэгээд тэр үеч эстрад урлаг дөнгөж хөгжижсэн Баян Монгол чуулга соёл эдэн хөгжмийн хамтлаг гэл улсын филармоны симфони найр хөгжмөөр 3 том айл одоо хуучин муурын байшин гэл байсан шүү дээ. Тэнд байсан шүү дээ нэг клубын ажилтнууд. Тэгээд тэндээс чинь 79 онд төгсөөд яг улсын уралдаан анхны уралдаан зарласан. Энэ уралдаанаар одоо эхний 3 баян дуусан дуучныг боловсрын дагуу шууд филармон дуучнаар авна гэсэн. Тэгээ нэг хүнийг авсан тэр намайг сонгож авсан. Тэгсэн. Үнэхээр гайхалтай би бол баярлж явдгийн чирийн нэгэн башууны хүүхд өөрөө гүйж аваад шалгуулсан. Хинч надад тэр үе туслаагүй тэгээд орооч юм байхгүй. Тэгээд ер нь яг манай Баян Монгол чуулганы анхны уурын сайхны удаач утнаас анх маань хөгжмөж голж чи энэ уралдаанаа л гараад тэгвэл одоо бас чадвараас хараад 18 ангиас залуучууд энэ уралдан тэгээд өмнө нь яасан бол Хотын хилээ орон дэрэгдэх залуу самтлагч байсан шүү дээ. Одоо манай оюун бэлэг дуулж бас энэ жил юмш дуулсан. Мундаг үс суслын одоо эхлийн дүүрэн хад дэрэгдэх. Тэнд чинь би дөнгөж шалгуулаад дуучин болоод удаагүй Германд нөгөө улсны дууны их наадмад явах болсон шүү дээ. Вау тэнд чинь ингээд яг тэр утнасаа тэр наадмыг бэлтүүлсэн байхгүй. Тэгээд нөгөө нэг одоо энэ хуучин хэвлэх хөлдөр шүү дээ. Сүхбаатарын хэвлэх гээд тэр хэвлэх хөлдрийн улаан бүчгээд хамтлагийн 4 галуун бүтээлч. Тэгсэн чинь нэг одоо бас дуучин нэмийгээд намайг саналаар оруулаад тэгээд тэнд ороод тэр том улсын дууны наадамд Берлин хотод оролцсон. Тэгээ ирсэн чинь уртаах натаа хийж уулзаад чамд энэ дуулах авьяасан. Чи залуу самтлагч манад ор. Улсын филармонд ор гээл. Улсын филармонд. Тий, дууснаар Баян Монгол чуулга маань соёл эдэн хамтлаг байна. Чамд одоо мэрэгжлийн чи эстрадын дуучин болох хүүхдүүд гэдэг. Тэр би эстрадаач бидэг тухайд ингээл хүүхд багтаал дуулж явж байгаа л тэнцэл ингээл явсан тэгэл. Өөргөж ямаар л үзээд идэг. Үнэхээр одоо эргээд бодоход ямар гоё би те. Амьдралын бүх бацаа зам янз бүр туулсаар яваад өнөөдрийг одоо хүртэл ингээд энэ би ингээ бодоод өнөөчиг одоо ийм хөнгөн ийм гэлтгансан ийм одоо залуухан байдгийн утга учир нь эстрадын дуулаачтай холбоотой байна. Хэрвээ магадгүй та нэг уртын дуучин байсан бол ингээ сайхан зогсон шүү дээ. Тийм намб төрх одоо дууны өөрчлөж жанр одоо намбан байгаа шүү дээ. Тэр намбан барих юм бол одоо тэнд эстрадын дуучин гэдэг үл ерөөсөө энэ тайзнаас энэ болно тэр тайзнаас магадгүй зэрэгтэл төртөл ингэсэн явж идэг болохоор энэ хөдөлгөөн бас их хэрэгтэй байдаг баха тийм. Тийм. Тэгээд байнгын нэг одоо ингээл
ингээд тантай дараал ингээд гялтгансан юм. Ер нь тийм байгаа. Би тийм зөөлөх тийм нам байсан явж байгаа зүйлс авах. Дандаа нэг стил имижнтэй урлаг өөрийгөөс ингэж хөглөдөг хөтэлдэг. Үзэгчтэй хараад ингээд баярлдаг, хайрладаг. Тэгэл яаж энэ хүмүүсийг баярлуулах вэ? Яаж жаргад болох вэ гэд нэг мэтгэл дунд нь очсон дуулаад ингээд үзэгч микрофон өгөөд татаж бүжиглүүлээл. Тэгээд бүр өөрөө тэндээ бүр жаргана. Цаад үзэгч маань баярлаад би ч өөрөө баярлаад тэгэл дараагийн хүслээ ойлгох юу гэдэг та айгуугаа цоглог яг өөрөө жилдэг өстой гоё шүү дээ дөргөөгөөд үгдгийн өстой та нэг манай энэ баяр нэг төгсөл энэ 28 дээр энэ баяр дээр энэ ой дээр гэл ойлгоод байнга юм тийм тэгэж шүү дээ одоо байнгын байр 8 дээр али гавьяатай гараач нэг босгоод өгөөч энэ улсууд жоохон суугаад байна хундгын бариулаач гэдэг ингээд тэгэл өсрөөл гардаг байхал да тийм дөнгөж саяхан одоо нэг чига 21 аймгаар сайхан тойроод аялан тоглолтыг хэдэн жилийн дараа аялан тоглолтод яваад ирвэ. Дандаа аймагудаар явв. Баян Монгол тоо одоо 70 онд Ув сууд Баян Үлгийн аймаг гэл 3 аймаг Сумтай баригаатай 30 хоногийн албан ёсны одоо яамнаас соёлын яамнахад томилтоор явдаг байлаа. Соёл эдийн засгтайгаа дунд говь, дон говь гээл одоо өмнө говь гээл аймаг тэг би чи нөгөө тэр үед яг Янжин улам хичийн дараа орж исэн дуучин. Оюун чимэг нандин цэцэг тэг Янжин улам уран чимэг гээл яг түүх байла. Тэгээ манай дулмсрын бас галтаа сайхан дууч маань байсан тий. Гэхдээ их сургуулийн оюутан байхдаа урилгаар ирэл очноо дуулаад ингээ би тэд чинь шуугуулж исэн. Тэгээ Баян Монголд Ув сууд Баян Үлгийн явж ирээд эргээл соёл эднийг юм. Яг бол чи залуу уранд гэлж одоо ингээд энэ дараагийн тоглолтод чи явах хэрэгтэй гэд бүгдэнтэй л тэгэл заа гэл явдаг гэсэн. Тэндээс маш их зүйлийг сурсан. Тэр удаг одоо алдартай манай ховдын лувсангийн оюун чимэг Янжин дулам галхуу баяраа дулмсрын гээл эрдэнэ цэцэг гээл нандин цэцэг гэд вау жинхэнэ эстрад урлагийн одууд түүх энэ хүмүүсийг бод хайрлахгүй ярихгүй байх арга байхгүй тэндээс би энэ эстрад урлагийн түүхийг одоо ямар ч гадаад сурахгүйгээр Монголдо энэ сайхан хүмүүстэй хамт дуулж тэр хөдөө баригаа дээр авч тэр халуун хүүтэн нойтонд одоо па завтустайгаа тэгэл яваал дуулж лээла тэгээ 90-ад оноос хойш атомны хайртай дуучин Цэрэн чимэд Түр уу гэдэг чинь гал болоод нандин шивдэг чинь 60 сүлэглэл 1060 өсгч ачиж аваад тэгээ тоглолдог байл шүү дээ. Бүх хөдөө орон нутгаар одоо энэ нийтийн дууч залуу дууч манайх ингээд хөдөө бариад хэвж байна. Тэр үе чинь бид нар л явж их усрын тавьж одоо хаана л одоо тэгжил атомныгоо тэр эсэл санаагийн одоо тэ оюуны хөгжүүлж урлагийг хөгжүүлж яг бодтой амьд тоглолт гэдэг чинь тэр байсан байхгүй юу. Жинхэнэ амьд хөгжимтэйгээ сүүлд нь кассетад дуулдаг боллоо. Сүүлдээ кассеттайгаа ачдаг боллоо. Өсвөртэй сүртэй бас байхгүй тэгэл юм. Жинхэнэ амьд тоглолт болдог. Тэгээ Баян Монгол чи жинхэнэ автобус өөрөн хөгжмөө ачаал очдөг гэсэн. Хөгжимч бааз автобустай. Хойн суугуул нэлийн нүүдүүлэл тэгэл. Сүүлийн одоо 21 аймаг бол гоё болсон. Хөгжөөд зам мам нь хөгжөөд үнэхээр сайхан болсон. Үзэгч нь гоё болсон. Хятад улсын номер 1 жуус Пуко. Гацгүй байгалийн хэмсээрэг сахар багтай хугацаа уртасгчгүй нэмэлт хүнсний будаггүй Пуко бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пуко. Ер нь бариад явж байгаад одоо яг өнөөдрийг хүртэл одоо 44 5 жил боллоо. Хамгийн сэтгэлээс мартагддаг нэг тэгжүүлэх гэсэн нэг тийм дурсамж байдгүй. Байгаа шүү дээ. Ялангуяа би ингээд Баян Монгол соёл эдэнтэйгээ явжсэн үе бол тэр бол одоо мартагчгүй дусамж байлаа. Одоо бол ингээд юм сайхан болцсон тийм ингээд засмал замаар яг тэр бартаатай хэцүү замгүй байсан тэр шорон шуурга тэр цасан шуурга тэр говийн илсэн цуугаад явж явах үе эргээд бодоход ямар их одоо амьдрал биений улам хайлсан улам таньж бичсэн тэр буугаад одоо автобусаа түрээл те эмэгтэйчүүд нүртэл буугаад төрөлцөөд кинод дөрөв гардаг шүү дээ. Тэр шиг тэгээд увсад нэг тоглолтоор очсон чинь нандик чойн чимшээ намайг дуудаад. За чиний наснаар битээр угааж исэн. Энэ эрчүүдийн цамцыг оройн хоолтоос өмнө галс угаагаад хатаагаад эндүүд гэсэн 25 цамц.
Цагаан зам. Гэсэн чи нөгөө одоо чалуус байхгүй ш тэр үе чинь. Тэгээд нөгөө юуны зочд буудлын овсын ингээд театр хажуудал зочд буудал байсан. Тэр буудлын ингээд карант дотор төмпөн тавьж байгаа. Яаж дандаа цагаан зам. Тий. Тэгсэн чи нөгөө ням барих манай бөмбөрчин, анхны бөмбөрчин одоо мундаг хүмүүс шүү дээ. Дүүн ингээд миний гараа эндээс урцсан. Шасуулаа малцсан. Тэгсэн чи зөвхөн захын угаач. Болохгүй чи амьд наад гар чин бүр даарчлаа би. Хөөх өөд усанд. Тэгээд зөвхөн захын угаачлаа. Тэгэл хөдөө ингээд айл мэл таалд шүү дээ. Манайхан зогсоол тэгэл айл руу ороод нэг жоохон чихэр хөрөө. Али уундаа гар гэж намайг уундаа гэдэг гэсэн. Уундаа гараа тэн дотор машинс нэг чихэр аваад тийм аваад би хамгийн доор сум. Хизээч дээшээ сууд. Шууны байгаа. Тий, ерөөсө багна гэдэг бүр тэр нэг юм тогтцсон хувь шиг бас айгүй гоё тийм зачимтай би нэ хүндэлдэг, хайрладаг юм дараа цэгц бүх нэг тэндээс сурлаа шүү дээ. Тэгэл өстө баярлал гараад нөгөө юм авчиж өгнө. Тэгэл аяг тав угаах тэр айлын юмыг цэвэрлэл үлдээл гараа юм цэвэрлээрээ гэл заа гэл. Бүү тийм шиг. Гэтэ би одоо залуучуудаа тэгж хэлдгүүл дээ. Өөстөө угаасаа манай залуучууд бас сайхан болсон. Одоо ер нь айлд очиход энэ залуучуудаа явж байхад одоо зэний тэгэр ихэд ер нь хэр хөлөж авчих юм. Одоо яг таны хийдэг шиг одоо хоолунд идэж гарахад зэ нэг өрхөн цэвэрлээд өгөхөд цэвэрлэх тийм хүн байна уу? Байна. Зарим нь бас байхгүй шүү дээ. Байхгүй гоц. Ороод ирэхэд бөөр дээр гараад ингээд сууцаацсан жишимчүү тэгээ орж хүү шатив манах жоо гавьяатаа гэдэг шүү дээ. За гавьяат энэ дараагийн дуус ороод ирлээ гэдэг сумны наадан ч юм уу аймгийн нааданд өргөдөхөд ингээд гэр үгүй шүү дээ нэг Монгол гэд. Тэгэхэд нөгөө л чиг надаагаад энэ тэнд очсон. Зарим тийм харагчлаад ингээд байна. Тэгэл зарим нь босоо чи үе гавьяат чинь наахмад хүмүүс чинь сайхан хүмүүс өвдөл али ширээгээ цэвэрлэн энэ хүмүүсээ дээш нь суулга гэх ингээд пайжлаад. Гэхдээ өөртөө хожим бидний насан дээр ирэхэд бас тэр хүмүүсийг хайлж хүндэлжсэн бол бид эргээд бас хүндлэгт ер нь бол тийм штэ загчин бол хаач гэсэн те би нэг хүндэлж хайлж эргээд тэр хүн чинь тэр олон жилийн хөдөлмөр уран бүтээлээрээ явах юм бол те. За одоо шинэ хийж байгаа уран бүтээл юу юм бэ штэ. За одоо тэгэл ер нь хантайгаа хамтраад миний ханчтай Монгол Улсын соёлын төрийн ажилтан драмын жүжигч одоо соёлын сургуулийг төгсөн те. Уг жүжигч хүн шүү дээ. Жүжигч биш шүү те. Тэгээ одоо ингээд дуучин болоод хатаа энэ кино тоглож байна уу? Тавлсан. Ангийнх нь бас уриал хэдий тэмд ороод байгаа шүү дээ. Бас давхар кинонд яваад. Явж гэн. Тэгээ дуу зохиож байна. Тэгээ хантайгаа хамтраад энэ хэд хэдэн дуунууд хийсэн. Тэгээ одоо хоёлаа энэ миний 45 жилийн агаар бас хоёлаа идрээ дүрсжүүлээд бас нэг 2 3 хөрөг нэвтрүүлэгт өргөцсөн би. Тийм тэгээ ер нь одоо энэ уран бүтээл яг л энэ сайхан түүх томог тэр одоо 45 жилийн өмнө Баян Монгол хоёр хэсгийн уран бүтээлчид одоо үед юу хийж байгаа те энэ бүтээлүүдээ яриад тэгээ намар бас нэг оюутны намраа мартахгүй гээд энэ домог болсон дуутайгаа энэ дууныхаа дээрээ нийлсэн тоглолтоо хийх гэдэг.
Солоноос бүтээлдээ орсон байгаа. За одоо хамтарсан тоглолт байна шүү дээ. Ер нь машин ер нь бие даасан тоглолт хэдэн удаагийн тоглолт болсон юм. Яг бие даасан гэх юм бол одоо. Бие даасан бол одоо энэ соёл эдэн Баян Монголоос бид 90 онд бие даагаад одоо энэ зах зээлд болоод оюун чивийг нандаа их төтгөлт нь гаргаж байгаа. Одоо ЕСК бид чинь нэг ам удраадаг шиг чөлөө төвөнд бүтээж болгоцсон шүү дээ. Тэгэл одоо тэр 60-ыг сүлгэлээд баригаад явдаг гэдэг чинь. Тэгэл ер нь их үрсийн хэлбэрлэгээд миний анхны дуу. Одоо манай дууны шүлгийн мастер Монгол Улсын урлагийн гавь эсгэлтэн Гавсраа хамын шүдэг. Одоо манай Баян Монгол чуулган бас гитарист хөгжимч одоо Бэхэ ах маань Монгол Улсын урлагийн гавь эсгэлтэн Бэх Батын хөгжим их үрсийн хэлбэрлэгээд энэ сайхан дуугаар Баян Монголтойгоо анх тоглолтоо гэдэг энэ дууныхаа анхны кассетыг 98 онд гаргаж ирсэн. Тэгээ кассетнаас эхлээл тэгээ жил болгон их үрсийн хэлбэр надад ээж юм зайсан билээ гэд хөвөлдө хүүхэн хүний үсэн гэд Баян Монгол чуулган 90 оны бүтээлээр яг бидний одоо тэр гарахаас өмнөх жил нь дан 60-80 оны дуугаар одоо өөстөө урын сангаа сонгоод концерт хийгсэн. Уран сааны өдрийн юу гэсэн өдөртөмж ирээд тэгээ бид тэрэн дээр би одоо нэг зүрхний хайрт хоёр сэтгэл одоо анх Баян Монгол чуулган пянзан биний нарлаг хорвоо бас мөрөөдгээд урлагийн гавьсгалт шараагаан хөгжимч хоёрсан нуур нураа ногш өгөөд тэр мөрөөдөлд хоёр дуу пянзанд орсон түүхтэй тэр одуудтай хамт тэгээд энэ хоёр мөрөөдөл тэгээ хүүхэн үүслэн энэ 367 оны дуу одоо бүр энэ дуугаараа л амьдарч байна. Ардам чи энэ дунд тустай хөдөө очихоор чинь энэ тэнд баядаа хүүхэн үүслэнгээ дуулаач хоёр сэхлээ дуулаач мөрөөдөө дуулаач тэрийг хийл та гэл. Хэдэн барилдаггүй гоё урагтай байна шүү. Үе үе сонсч байдаг. Суманд ч баригад ч айлч найнч очиж ерөөсө тэр одоо үе үзэгч байдаг. Холимог тэгэхээр чи ихэнд 60-аад оны дуугаа дуулаад дараа нь нөгөө дуусамж гээд насан багын гээд тэгээд оюутны намраа дуулах юм уу. Тэгээд сүүлд бас чи минийгээд шин дуусаа одоо ч баг олон төв мэддэг болсон. Тэгээд хантайгаа хамтраад хайрын танго жаргаж дуулъя гэдэг тийм сайхан дуунууд гарсан. Хантай хамтарсан дуу юу нэг хэдэн дуу одоо ирээ хоршил. Одоо хоршил дуу нэлээд олон болж байгаа тийм. Тэгээд нөгөө анх нэмсэл хамтлагтаа би чи нөгөө хинтээ хамт дуулсан шүү дээ. Орчин хийдэ би жаргалтай гээд гав ихтэй хамт 1979 онд дуулсан дөө. Тэгээд тэрийг хайтгаа хамт дуулсан. Тэгээд цогломгоо гавь тий манай нэрхлэн дөө. Хоёртой тий тэрнтэй дуулаад тэгээд 2005 онд хантайгаа хамтраад дүрсчүүлээ клипчүүлээд одоо энэ дуу маань бас ард түмний одоо үе үеийнхний төсөлтөн дээр дуулгаач юм. Уйлн, баярлн, жарган, бүжиглэн, хайрлан, дурсан сан дуу гэдэг уран бүтээл гэдэг үе цаг үеэ дагаад дурсамж түүх хэлж идэв биш тий. Бас нэг сарын түүхүүдийн 2 жилийн өмнөөс байгаа хантайгаа бас нэг төгсөгчдийн бас л юм гоё хонхны баярт нисгийн тийшээ нэг уулзсан очоод тэгээд дуулаад нөгөө л бүжиглээл хоёлаа 3-4 дуу дуулаад тэгээд гарсан байхгүй. За хоёроо нөгөө хуцааслах гээд гарсан чинь араас нэг эрэгтэй эмэгтэй гараад ирсэн. Тэгээд гайтай нэг уулзсан заагч чи хэлээч би энэ нуудраад байна. Тэгэхээр би яасан яарэ юу ярих гэсэн чинь гүй энэ манай нөхөр манай энэ 10 жилийнхэн таныг манай сургууль дээр ирээд манай аймагт дээр дуулаа явсан дараа эрчүүд нь бүгдээрээ хутган Улаанбаатараж энэ урнаа дуучин шиг гоё эмэгтэйтэй уулзсан суучихсан гэж ярьсан байна. Чи тэр нь Баян Монголд. 1979 онд би дуучин болоод тун удаагүй соёлын яамнаас томилтоор одоо морины нөгөө гавьт нанслмаагаа. Манай Үлзий уш гавьт. Тэгээ би чи залуу онц бид гурыг одоо илгээлтийн эзний чуулга уулсанд тоглуулахаар явуулж ирсэн томилтоор. Тэгэхээр тэр үед бол гадааны шоу гэдэг ховор байсан шүү. Тэгэхээр Баян Монголын театрын гадаа тэр талбай дээр бүр илгээлтийн эзний том чуулган болсон байхгүй. Тэгээ тэрэндээ ч би налаг хорморгоо дуулаад залуу дуучин дөнгөж одоо хортол байсан чинь. Тэгээд 20 жилдээ 20 настай. Тэгээд яасан чинь тэр үеийн 10 дугаар ингээ хүүхдүүд тэр одоо хожим сайн хонхны байдраа намайг урьсан. Чи ингэж ярьсан гэнэ. Өстө айгуу гоё Улаанбаатар гэсэн чинь нэг охтууд нь маргааш нь яаж гэнэ. Яхаараа урнаа дуучин гоё гэдэг юм. Бид ч шаад гоё яж болохгүй гэд. Бүгдээрээ урдуур үсээ тариад чолко юм тэгшиг болгоод маргааш нэстэ ингээ хичээлдрээ. Чи эдгээр үсээ тариад таныг дуурайсан штэ гэдэг байгаа байхгүй. Чи би өө ямар гоё гэсэн чи харин би таныг харин өстө хурдхан шиг Улаанбаатараж гоё одоо ийм Улаанбаатарын гоё эмэгтэй хүмүүстэй уулзсан. Хотын хүүхнүүд ямар гоё юм бэ гэсэн гинэ. Чи охтууд нь тэгвэл бид ч гэсэн дутах юм байд ингээд бүгдээрээ урдуур үсээ тариад тийм хөвгөлтэй юм яриад тэгээ та одоо эргээд бидэртээ энэ олон жилийн дараа уулз дуулж таныг хараад бүр ингээд бидний хүүхд нас бодлыг та манай Баян Монголд хийж дуулжсэн гэх. Тэгэхээр үнэхээр аюу гойтой хүмүүс бол мацдаггүй.
Бид нар бол одоо мартчих магадгүй шүү дээ. Сая 2 хоногийн хүний хөрөнд дуусмад маргааш нь таалдвал санахгүй шүү дээ. Юу үлээгээ тийм. Юу үлээд дөндөл очиж байгаа юм шиг. Чинь хөдөөнийх нь их сайхан шүү дээ. Тэ жил яг манад дэжнийг хамтлагаараа дуу хуудаан манад дэжнийг идэж хоолууд идэж байгаа гэсэн чинь хэдэн өх 80 доо 90 доо би аль хэдийн мартсан. Өө баярлаа гэдэг чинь ингээд ургийнхан мартчихсан шүү дээ. Шоолоод байгаа. Яг үнэ дэрсэн. Тэд нар айгүй сайхан сэтгэлээ тий. Сэтгэл зүрхэнд нүг хоногшоо үлдсэн. Бараг зогтоо хахад өө энэ дуучин чи манад иржсэн нэг найз нахан дагуулж ирээд ингээд дуулаад муулаад гээл. Нэрдэг шүү. Би бол тийм зөндөө таарч ирсэн. Тэгэл мэдгүй очоод тоглолцсон. Тэгэл ороход нэг сайхан айл ирэл ингээд айлаа сайхан байна гээл хот орол уулзаарай ч гэдэг юм нэг юм ярина тэр үү. Ярина шүү дээ. Тэгэл хот тэрэнгүүтэнд өө сайн үг байхгүй. Хэмблээ. Яалаа. Яг яагаад тэнд очиод манад нэг тоглоод нэг идэж яваад тэглүү. Корона гэдэг шиг тэгээд бодлоо буруу зүрх юм уу гэдэг. Мартдаг. Гэхдээ бол мартахгүй нь бас байна мөн одоо бас өргөд яваад орж гараад ингээд сайхан ах トゥ сайхан танил болцсон сайхан дүүнэр сайхан ах эгч нар ингээд одоо бол холбоотой явж идэг улсууд ингээд байдаг л юм. Гэхдээ ерөнхийдөө зарим нь бас нэг зарим нэг тохиолдолд бол мартдаг. Мартна шүү дээ. Ялангуяа хин нэгний ах дүүгинд нь дагаад очисон бол одоо бүр мартчих санах боломж байхгүй. Дагаад очиод нэг хоолойтой гараа авчдаг тийм. Нөгөө айл нь болохоор хөөрхөн хүүхд цугтууд нь би юм байсан гэхэд ингэж байсан гэж ярьж байгаа юм чи аюу. Яг өөрийн зайлд залбахад та өрөөдөө таны өстө манай гэрэг хүнддэгдэг нэг хоол бэлдсэн та идэг бол гэдэг нь бол амддаг байхгүй амдахгүй байгаа. Энэ хүч нэр тэгсэн шүү гэдэг бас тэн дээр бас нэг талгаа хийлээд тах шүү. Зөвхөн нэг өргөдөөд очиод ингэ суучих юм цаа хичээл гараа явчих шүү. Тий. Тэгээ дараа ярих юм бол юу лий гэж марчиж байгаа юм чинь тий. Одоо бас нэг юм надад ажиллагдсан. Сая ингээд 21 аймгаар 17 онд ч явлаа. Сая ахаад яг тасралтгүй явлаа. Тэгэхэд ингээд өмнө бид нар ингээд Баян Монголтойгоо соёл эрдэнтэйгээ ингээд очихоор ингээд тэр театрын жүжигчд уран бүтээлч ирэл цай хоол барьж ирэл сайн байна уу ядарсан уу сайн авж гэнэ үг л тэгээ бүр ингээд тоглолт үзэл хажуу урдаас хараад одоо бүр нэг ч харагдах юм байхгүй. завгүй ч болж юм уу одоо яг одоо тоохооч байц юм уу одоо филармонд байх үед чинь одоо ингээд бариад явахад бараг нэг сомонд очиод тоглоход хатагтай сүйтэй хаалхан дээр байж байсан. Сайн явж ирсэн уу гэдэг ингээд тэр үеиг бол бид нар бас нэг хэсэг үдсэн шүү. Одоо та нарын ар дээр бид нар барьгээд явсан байх гэдэг шүү дээ. Тэгээ та нарын дээр хүлээж авдаг тэр ёс журамжудаг гэдэг юм уу тэр бол бас аймгийн одоо удирдлагууд бас тийм одоо соёлын төвийн уран бүтээлч одоо бидний үед клуб гэж байлаа шүү дээ. Клубын уран бүтээлчд ингээ мөнгө хатаг барьсан яг аймаг руу ордог сумруу ордог хаалган дээр ингээ зогсож идэг гэсэн шүү дээ. Идэ барьсан. Тэгээд тэр тоглолтыг бүр амьсгаад байгаа юм үзэн. Тэгээд одоо нандин шивтээр хит хитэн болоож бэлгэлж ирсэн. Хөдөө сум тоглолтоор явж байгаа сумын соёлын төвийн дарга барга сэргэлээ манайх одоо декад болох гэж байгаа юм болох гэж байгаа. Манай хүүхнүүд тань тайрын уус таалагдаад байна. Өгчөөч гэдэг тэгээд тийм одоо хонь мал гэж ярьсан байхгүй аваач гэл те. Тэгэл тухайн үед хоёлоо бэлгэлээл өө ямар гоё таалагч байгаа одоо бас сайхан залуу хүмүүс дэмжиж гэл өгдөг байлаа те. Ялангуяа нандин ихчүүл тэгээд тий ааваа гэдэг тэр бүр ямар хууцсан чи тайрын тэр болоо тэр урт юм сата мата гэлтэй хоёлоо өгж лээсэн. Тэгээ хоёлоо дараа хүүшээ нөгөө ямар баруун өглөө юу ч хэл нэг мөс нөгөө хоёлоо ах гэсэн гээд нэг жил 2 жил яриа тэгээ марцсан одоо тэр мөс мастаагүй багтгүй. Урлаг соёлын улсуудад ер нь бариад явж байгаа малыг хамладаг шүү дээ. За ингээд нэг сайхан хатсан цагаан хонь бэлгэлчийг тэгэнгүүт нэг сайхан өхөр аваарай адуу аваарай гэдэг багад зүслээ хэлгэн авж шүү дээ. Одоо ер нь цогцолтууд гайгүй юм гарна гэж дурна гэж. Гарахад байсан багтаа тий. Тэр үе тэгэл яг баярлаа гээл нэг гоё тийм үлгчийн өмнө сайхан тэгэл амлал. Тэгэхээр манай залуу хөрөмтөс сонсож байгаа чинь явж нөгөө хонь бодлого цуглуулна гэдэг явдаг бас гэсэн. Машин аваад баг зөв юм байна л да. Одоо өгвөл бошоогоо юм байна л да бүр ингээд. За надад чи баталгааж байна. Яг өгнөс гэж байгаа. Яг өгнөг л 90 шүү гэж баталгаажуулаад утсын наваад ингэж явж байгаа шүү дээ тэр чинь. Одоо бол хүмүүс юм өгөөд нь бошоогон цуглуулдаг ах уу? Цуглуулдаг гэсэн. Бас цаг үе нөр болсон. Яг өгдөг болсон. Ялангуяа одоо мадаа хэлэх юм бол инстэ хэмэртэй юу л өстэй. Энэ урагшаа одоо миний бүтээлийн замд бас гоё. Энийг заав энэ бэлгийг авах гэлэн гэл явдаг. Би одоо явж байгаа шууд мэдээ. Би ч өөрөө бас нэлээ бас тэгж авсан юм чинь авах байх бол тэр маань одоо бас ус аймагт одоо бас гоё хайрыг дөрөв авч ирсэн тийм одоо байдаг юм. Сайхан тий. Тэгэхээр бас нэг ерөөл байна шүү бас нэг. Байл байх тий. Сайхан. Сумын засагтар нар аймгийн засагтар нар бүр албан ёс хөрийж авдаг шүү дээ. Бидний чинь тоглолтыг зангадгаа манай ардын жүжигчин
бригадын дарга байсан. Авч явдаг. Тэгээд юусэн албан ёсны нөгөө удирдлага гэдэг чинь ингээд атомтыг ингээд том ширээ тавиад улаан бүтээлгээд хиймэл зэсгээ тавьчаад ингээд үздэг ус. Тэгээд дарга нэрийг чад алгадчихаач гэдэг хүмүүс ингээд алгадчихдаг. Тэгэхгүй бол ингээд алга ташихгүй байх чихэд анх тийм биш. Алга таш цаа юу сураагүй зарим зарим нь бол мундаг гэсэн. Одоо бол ваа хүү хааш дээрсэн босоод бүжиглээд одоо урнаг шиг хэлдгээр одоо эстрадын одоо нэг толгой 5 дуучин байж одоо нандаа гэж байна. Одоо 5 байна одоо ингээд бүгд байна. Ер нь яг ардын жүжигч авсан эстрадын дуучин юм байна. Манай жагаа авсан шүү дээ. А жагаа. Чингисийн жагаа авсан. Чингисийн жагаа авсан. Өөр эмгтэй гэсэн. Эмгтэйгээс аваагүй. Аваагүй юм. Тий. Одоо таах гэж. Баяр заавал бэлгээр бодог. Ер нь бол яг одоо Баянгуулаас ганц үлдсэн одоо гавьд авсан. Тэр олон сайхан дуушнаар айлтаад чадаагүй хөөх юм. Өнгөрсөн тэгээ би бол яг өрөөсөж уран бүтээлийн хийсээр 34 жил дээрээ эстрадын урлагт 34 жил гэсэн уран бүтээлийн тоглолтын дээр яг филармонийхаа тайз нэр Гамбатах маань удирдаад Баян Монгол чуулгатаа тоглож явахдаа тайз нэрээс очиж байгаа авчихсан. Мартин амир. Тэгээ яг нэг одоо бас үзээ сууж байгаа одоо бас тамгын газрынхан байвал өөр. За яг ч мэдгүй би тэгж бодсон. Сайн нэрээ. Жагаагаас өөр эмэгтэй ардын жишээ байдаг байхгүй. Тэгэхээр одоо би урнагчийг бас ерөөж байгаа. Баярлалаа. Ардын жижигч наваад одоо ер нь өстөг миний хэлсийн биелждэг байхгүй. Сая би одоо манай учиртай урилга нэвтрүүлгэнд одоо манай оюун гавьд орсон байхгүй жижигч чинь. Тэгээ би хоёул найз санаал чи одоо хизээ ардын жижигч авах аавынхаа шагналыг аваач чи гэд би хэлжсэн байхгүй. Тэгсэн чинь ардын авчдаг байхгүй. Тэгсэн шүү дээ. Тэгээ ардын авчаад би ч тэнийг марчиж. Тэгээ дараа нь уцаа за эрхэм ардын жижигч найздаа баяр уу гэсэн чи чиний өрөөдөр авчлаа шүү гэж. Би нэр нь тэглүү гэсэн чи тэгсэн шүү дээ чи нэвтрүүлгэнд надад яриад гэсэн. Тэгэхээр нь бас тэр ерөөлийг тань. Амны билег зочдын билег гэдэг сайхан. Ардын авнаа. Баярлалаа. Ер нь бол яг 5 жилийн өмнө би одоо хантайгаа хамтраад 2013 онд эхнэрээ өөрөө ирсэн залууг зургатаар хараад тэр залуу туслах зүрсгэл төрөө тантайгаа ярилцаад очиж уулзаад анх одоо хайр тэсэг шиг гээд хандивын тоглолт эхлүүлж ирсэн. Тэгээ одоо 150 гаруй удаа тоглолт хийсэн байна. 2013 оноос хойш. Тэгээ анхны тоглолтод 5 уран бүтээлж орж исэн. Манай ардын жүжигч мөнх шүрэгч. Хошин урлагийн мастер дагаавж жүжигчин Чамин Чулуун. Тэгээд миний шав дуучин те Төмөр Баатар гавьд манай хөтлөөд эхэлжсэн бол одоо 25 дуучинтай болсон. Тэгээд одоо бид нар ингээл 7-нд энэ 5 сарын 7-нд хөтөлд очиод бас нэг удаа аварт ороод имплективт битсэн байгаа. Хандивын тоглолтоо хийх гэж байна. Ер нь тасралтгүй. Тэгээд одоо хэний ч аавын ээжийг хаалж юмдаг хорвоо штэ. 20 ангуудаар бол одоо битээр 2005 оноос эхлээд тасралтгүй явсан сүүн шийдвэр үүс газар сүйдэ битээс бас баяр хүргэсэн, хүнд дөнгөлж болгосон. Үнэхээр одоо нийгэм шүлхэд одоо нийгмийн ажилтнуудтай хамтран та нарын хийж байгаа энэ хүмүүстэй ингээд урам зориг өгч дуу хуураар харагдаж те одоо хүмүүжүүлэхт нь хүмүүжлэлт нөлөөлж ингээд цаахан одоо хайр урамын үг хэлж ингэж явж байгаа. Баярлалаа гэж хэлдэг. Өтөөч одоо энэ сайн өнгөрсөн онд 4-2 ингээд тоглосон. Дандаа тэр хандив хүргөөд тэгээд яг 5 жилийн өмнө намайг тэр нөгөө сошиал нэг хүмүүнлэгийн ямар блэнд ямарсан чинь энэ хүн бол одоо уран бүтээл хийж дуулахаас гадна хантайгаа хамтар хүмүүнлэгийн үйлсийг одоо маш олон жил хийж яваа одоо яг уран бүтээлчээс яаж. Тэгэхээр би бас боддгийн энэ сайхан авиас тий бурхнаас өсөг навиж чадвар энийг одоо бас бусдын төлөө бас зориулах хэрэгтэй байна гэдэг залуучуудаа үлгэр дуурайл бол хандивын тоглолтыг одоо тасралтгүй хийж байгаа. Тэгээ одоо 20 гаруй уран бүтээлч ардын жүжигчин залуу уран бүтээлч гавьяа туу соёлын төвийн ажилтнууд бүр манайх баг болцсон. Нэр нь бүр хайр тэсэг шиг гээд хайр тэсэн их шиг. Хайр тэсэн их шиг. Оо за. Тийм нэртэй. Тэгээд бид нар уран бүтээлч нэг ихээ те хайраатай гэдэг лээ. Ийж байгаа үзэгчтэй ч гэсэн урамшуулдаг. Тэр гэрүүл тэр одоо тэр зовлонд учирсан тэр өвчтэй гомдо зориулахын тулд ар ярьсан хүсэл тавьдаг. Надаас нэг сурвалж асууж ирсэн. Та одоо ингэж хандивын тоглолтыг яаж олоод идэв гэсэн. Би анхныхын би өөрөө санаачлаад манай нөхөртэй дараагийнх нь бол эсвэл сонсоод хүмүүс одоо та гавьяатай хүмүүс туслаад юм хандив хийдэг гэсэн тоглоод биш манай тэр ангийн хөвгт манай тэр дүү манай их чах манай тэр солонгос очиж тэр энтгийг явах гээд тэр төрх тэмцүүлэх гэдэг өрөвдмөр шүү дээ. Зарим нэг нь одоо тоглолтоо болохоос өмнө хүслийн хороо барах чинь. Тэгээ 11 настай хүүхдээс өнгөрчлөө. Айгүй харамсалтай хол тавдар гэдэг өвчин бол яана болох юм. Амар. Тэгээд ийм хүслийнхээ бид нар заал үзээч үгүй чаддгүй заа гэдэг. Тэр үед ямар нэг одоо том үйл ажиллагаа хэмжээ өндөр хэмжээний тоглолтын мөнгө орж ирсэн ч нөгөө хандивын тоглолтоо аваад заа гэж төлөвлөөд билет юм хэлүүлээ тэр айлдаа өгсөнд бол тэр айл билетээ болуулаад авчдаг байхгүй. Тэгээ бид заал малын хэлж өгöd дуустаа цогоо байгуулаад хамгийн сайхан тоглолтоо өгдөг. Тэгээ тэн дөрөд бид яг шудраг байж чаддаг.
Ер нь тэгээд уран бүтээл энэ дуу урлаг бол хүний аюул гойцоос шудраг хайрладаг тий бусдыг хайрладаг, бусдын төлөө явдаг, бусдыг өрөөдөг ийм л болгож хүмүүжүүлдэг юм байна. Энэ урлаг гэдэг айл бол нэрээ үнэхээр сайхан. Дуу уургүй том айл. Энгүүгээр хүн одоо амьдарч чадахгүй шүү дээ. Сэтгэл санаа одоо тайван бус янз бүрийн амьдрал юу ч тохиолдсон дуу хуураар хүн хөөгдөгдөж босч иж тий ямар гоё амьдралд хөл. Ерөөл найзууд болов шүү дээ. Тийм сайхан тийм хүн л хийж байгаа. Үгүй яасан гоё юм бэ. Одоо бол ингээл одоо биднийг бол ингээл жоохон байхад одоо ингээл их л настай болсоо тий. За нэг илэгний араак болчихжээ. Гэдэг араак гэж байна. Агуу бол нарийн гэдэг юм ярьдаг байсан тий. Хооллоор хаваажээ гэдэг. За бид нэг ийм л хоёр юм сонсч ирсэн. Тийм шүү дээ. За дээр бол энэ бол илэгний араак, нарийн гэсэн хэрнээ энэ бол тухайн үед бол одоо хавдар өнөөдрийн болоод байгаа энэ муухай хавдрал юм байна л да. Тэгэхэд өнөөдөр бол энэ янз янзын вирус одоо хавдар гэдэг бол Монгол улсыг сүйтрэлж шүү дээ. Аимшигтай. Нэг л мэдгэтэл нэг бэсүг ухтал туслаач хэмжээч ингэхэд адвал хайрлаач дүүрэн байлгүй тий. Тэгэхэд одоо таавал одоо бас ингээд наач бол дүүднэл амар гоё санагдаж ингээд яг гэр бүл за хэдэн үзүүлэх чадлаараа туслах чинь очиж билетийн зар борлуул бид нар тоглоно. Бусдаа та нартаа гэдэг чинь тэгээд зохиомжийг нэмж одоо том хайр. Тэгээд зөвхөн одоо өөрсдийн зохион бууснаас гадна өөр уран бүтээлч бас гоё гэдгийг. Айлын чивэн өөр дуучтаар яриулна. Манай тэнд нэг тоглох гэдэг та ирээд нэг дуваа өргөдөж тайрыг үрж чинь тэгэлдэг. Тэр яад бүр цаанаас ингээд бүр өрөвдөж хайлдаг. Тэр олон нийтлээ зарим нь сонсоо, зарим гэртээ өрн, зарим нь уйлна. Одоо нэг залуу бөөрийн дутагдлалд ороод Солонгост ажиллаж байгаад ар гэстэй 5 4 өгөөл хөрх амьдралаа дээшүүлж байгаад өөрөө одоо бөөрийн дутагдлалд ороод хүндрээд тэгээд энд нөгөө нэг аппаратанд ороод төлбөртэй. Тэгээд дийлж чадхаа байж гэнэ. Надтай нэг сэтгүүлч уулзсан л таныг хандим хийдэг гэсэн. Яг тэр үед би одоо өөрийнхөө бас нэг ээлжид тайлтай болтой хийжсэн. Тэгээд тоглолтыг олоос 20% нь аваад тэгээд CD-тэй тэр залуу дээр тэр яалын аппаратанд орж явахт нь очиж уулзсан л та. Уйлж ил шүү дээ. Би станаар тэгээ хажууд нэг зөндөө олон ус хөвтсөн бүр зүг шимжиж байгаа юм чинь. Тэгээ би одоо ингээд хамаг юм алдаад зориулсан чи эргээд би алдаад эргээд нөгөө байр он нөгөө Солонгост одоо байхдаа хөдөлмөрлсөн мөнгөөрөө би эргүүлээд эргээд бүх юма зараад одоо миний гэрүүл яарамгт нэг хашаа байшин арай гэж тогтож байна. Амьдрал ийм байна гэдээ уйлж байгаа байхгүй. Тэгэхээр хүн сайн сайхан амьдралын олоод ирсэн. Олоод ирсэнгүүт нөгөө би байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ өвчин бол тэгээд энэ хүүхд залуу хөлтгөө хөшин залуу хөлтгөө өхөө өрөөд энэ хороо чинь хэнийг ч авдаг хороо. Тэгэхээр л амьтаа биенээ хайрлагддаг. Үргэлж хүмүүс үргэлж биенийхээ төлөө. Аяг хоолн гэр өрөөдөө болцдог. Хараад хайрладаг өвөрт. Ямар олон босод хормод маргааш өргөч. Өнөөдөр би дуулаас сууч ямар сайхан мэд хатун хайрлаад хүмлээд тэр энэ өөдсөн залуу улсуудыг харахад мэдээж эрүүл мэндийн яам тэмцээд дийлэхгүй байх улс орн гэсэн ямар их хүмүүс өвдөж байна. Тэр арга гэр нь хуйлахад тэгэл тэр аав над руу уцтаад хүн маань өгчлөө гэж танд их баярлаа. Туслаад ингээд тоглож өгөхгүй та зөндөө зүтгэсэн. Зөндөө бидэрт ташуур өгсөн. Би тэр айлыг хилдгийн анги хамт бол найзгууд хороо сөөх одоо бүр их хурл гişүү юу байдгийг нэгэн та нар энэ хамбын тоглолт хийх гэж байгаа бол зүтг. Тэр палас тэгэхэд палас ятсан бэл та. Тэр гурван үзэгчд өөрхийн бол нэг удаа хамтгийн гуйж байгаа юм чинь бүгдэнд л яв. Зарим улсууд бүр ингээд нутгийнхаа ингээд одоо хөвсгөлөгч бай, увшигч бай, донтогч бай, айлуудаа хаалган төвшөөр бидэдээр явж байгаа байхгүй. Тэгж чи бас зүтгэж штэ тий. Нэг удаа яаж байгаа юм чи тэр хүнээ босхын төлөө тэгж л хөдөлгөх хэрэгтэй байхгүй. Үнэхээр сайхан ах トゥ нар байна. Чадaltaй ах トゥ нар чадaltaй найз зөв тамт олонтой үнэл явж байна. Чадруу нэг тэгэл хэцүүж байгаа штэ өнгөрч л байгаа штэ. Таны сайхан гэлтгнаад байгаа энэ нэг ураг залуу байгаа эдэр бол энэ сайхан буйных баха. Баярлалаа. Тий. Энэ тийм байдаг гэж байгаа шүү. Тийм шүү дээ. Хүн баярлуулж явна гэж байна. Буян байдаг. Тий. Тэгээ урлагийн ажил гэдэг бол их сайхан буянтай ажил юм, нэр нүртэй ажил юм тий. Бидэрт нэг юм болох юм урлагийн мань буяа л гэдэг шүү дээ. Яг үнэ тий шүү дээ. Ястаа урлагийн буяа нөгөө гадаадтууд явлаа гэдэг чинь тэгэл би чинь тэгэл 79 онд явал дараа нь филармонд дуулж байгаа тэгэл 80 онд Монгол улсаа төлөөлөөд ганцаараа гадаадд 3 сар аялан тоглолтоор хүртэл явж илаа.
Төрийн бэлтгэл бага мандуулаад нөгөө Ленинград, Тайлбис, Москва чинь том нөгөө анонс судалцаа одоо одох нь ямар ч мундаг юм. Миний зурагтаад тэгээд манай оюутнуудыг уулзаал. Гоё шүү. Тэгэл одоо ардны жүжигч болсон Валерий Леонтов шүү дээ. Тэр чинь одоо надтай 3 сар баригад явж ялсан шүү дээ. Оо тийм үү. Тий, Орсын бүх баатаратуудаар хамтарч аялан тоглолт хийгээд явж ирсэн. Оо тийм. Сайхан өстой нөгөө урлагийн баянаар гэдэг чинь сайхан байна гэж тоглолт. Тийшээ гадагшаа татгшаа ингээл кино минунд явахаар урлагийн минь гоё ингээл явчихдаг шүү дээ. Тийм шүү дээ. Өөр юуны боён байх вэ? Тэгээд өөр нэг ажил хийж ирсэн бол тэгэл яваач өгч шүү дээ тий. Сайхан байна уу? Тэг хөдөлмөрлсөн он жилүүтэй. Энэ урлагч тайртай гэж чинь ямар сайхан ард түмэн шүү дээ. Үдэгч байж бид нар л одоо энэ уран бүтээлээ хийж байгаа шүү дээ. Тэр үдэгчийн алга таш тэр тэр хайраа шударгаад жинхэнэ шудраг хөдөлмөр яг үнэн тий. Пассажир аварга нэг ярьж байсан шүү дээ тий. Бөгчүүд бол энэ жинхэнэ шударгаар юм олж байна. Хүчээ үзэж олж байна. Ялангуяа тэр сумо гэдэг чинь бол өстой шүүлтэн амар үздэг. Гэдэг жинхэнэ хүчээрээ одоо ингэж амьдарч яваа гэдэг шиг урлагийн одоо улсууд бол яг тайзан дээрээ дэлгэцэн дээрээ яг л одоо тэр үзэж байгаа улсуудын одоо хайр авирлыг одоо хүлээтэл тоглож явж байна гэдэг чинь тэднийг одоо ганц одоо баяр юм да. Бахархад ястай гоё. Тэр ард түмнийг тэр дуугаараа тэр жүжигээр тэр одоо бүх зүйлээр оюун санаагийн те одоо хөгжүүлж уран хөгж амьдралд итгэх итгэл хүн чинь нэг сайхан тоглолт үзэл одоо та нар нэг жүжиг маргааш зөөр ингээд аюу гой бодогдоод алах нь хүний гоё кино үзсэн байх юм чинь те амьдралд аюу өөдрөг ингээд ямар гоё юм бэ энэ кинод ингээд тэмцэж ялж байгаа чинь би ч гэсэн амьдралыг үргэлж өөдрөгөөр хааж үргэлж өнөөдөр сайхан байж маргааш сайхан өдөр ирнэ гэдэг ийм итгэл дүүрэн л одоо амьдрах цаг үед явж шүү дээ. Тэгж байна. Нэг чинь яг хобби юу вэ? Одоо яг тайзан дээр гарахаас өөр одоо ер нь хобби юу вэ? Одоо юм цуглуулж байна, ямар нэг юм цуглуулдаг уу? Эсвэл одоо салхи савирт явах дуртай өөрийгөө ингээ вакуумчж нэг амардаг юу вэ? Муу зүгээр ерөөсө одоо ингээд буудалтыг өөрөө хийгээ сурцсан. Тэгээ тоглолтын хугацаа сонголтоо за тэр дугаад болон тийг нэг үдгчин тийм байх. Би хүүхдтэй байхдаа нэг хоббит байсан. Марк цуглуулдаг, открит цуглуулдаг байсан. Бүр бидний үе ч одоо марк цуглуулдаг байлаа шүү дээ. Тэгээ маркаг хрээдээд үлээгээд гадар унаханд нөгөө дээшээ хараад сүлд нь гарвал хожино, доошоо нэг цагаан гарчвал хожигдно гэж үлээдэг. Тэгээ открит цуглуулна. За теннис маш их тоглодог байсан. Теннисэнд бол одоо ч гэсэн би одоо тоглож байна уу? Одоо тоглоно. Бас ингээл амралтаараа ингээл хантайгаа амралт зугаалга энтэнд очихоор одоо бүр лагер магад теннис ширэгдэж шүү дээ. Ерөөсө байнга нөгөөдгөө тэр бас их хөдөлгөөн бас ихчүүч хурд нүдний хараа мараа гоё шүү дээ. Теннис ч гоё л да гоё 100% хөлс гаргаж шүү дээ тий. Тэгээ тэрээс л ингээд бас спорт давхар хийгээд байдаг байх юм. Тийм. Марк өөр ямар нэгэн маркнууд нь одоо байгаа юм. Байхгүй тэгээ нөгөө манайх чи ингээд ээж аав чинь хэд нүгэл ингээд багш нар чи өөрхийг байр орно энэ тэнтэйг нүгж суудал хийдэг гэсэн. Тэгэл энэ урнагийн юм гэл ээж аавдгүй энийг одоо хаяач гэдэг шкафны доо дүүрэн открит дүүрэн захиа. Нөгөө соёлогдсон Баянмонголд тоглолтод яваад ирнэ шүү дээ. Цэргийн ангиас дүүрэн захиа. Сургуулийн сурагчдаас дүүрэн захиа гэдэг байсан. Хайртай шүү гээл айгүй хөөрхөн тань шиг дууч болох юмсан. Улаанбаатарт очихоор тантай уулзсан шиг ингээд бүх захиаг нь хариу өгч гэсэн. Тэгээ сүүлдээ тэгэл 90 оноос захиа мах хэрхэж байгаад хариу өгч гэж байгаад захиа шуутсуулаад явцсан. Тэр амьд харилцаа байсан. Тасарсан гоё охиочд дуулаад тэгээд хайрын булаагаад буцаад өгдөг гэсэн биз дээ таажээсаа. Тэгээд захиа аваад ирсэн. Зүгээр анхаа ихчээгээл хүчнэлтэй ихчээ сайхан тоглосон байна гоё байна. Тань шиг юм дууч мах хэлээ бас үнэхээр нэг тийм сэтгэлийн юм бичдэг хүмүүс байгаа л да. Байж л байгаа л да. Хятад улсын номер 1 жуус Пуко. Гацгүй байгалийн шимсэрэг сахар багтай хугацаа уртасгчгүй. Нэмэлт хүнсний будаггүй Пуко. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пуко.
За ингээ яриа үргэлжилж байна. Ингээд халуун яриа ч юм уу, сайхан буу болох ч юм уу, миний ярьдаг хөдөлдөг нэвтрүүлэгч нэг юм лээ дөрнө гэж. Гоё юм аа. Миний дотрыг бүр ингээд нээж чадлаа шүү дээ. Ярьдгүй зарим уу яриад өөрчлөлтөө юу ч амархан усан нүдэн гүнживдээ зүгээр. Ер нь тэгээд энэ урлагийн уран бүтээж эмэгтэйчүүд нэг ойрхон манай одноо эднэр үлийг ойрхон шүү дээ. Тийм энэ ойрхон шүү. Ерөөсө кино мэдрэл өвчин. сонссон ч ойлно. Тэгээд дотор онгоцдаг штэ гоё одоо тэгсэн байдалтай хэлэхгүй. Одоо хүн сайхан ингээд сэтгэс одоо ингээд зовсон, ядарсан ийм улсуудад ханд өөргөө 5 цаас аваад өгнө гэдэг бол гайхамшигтай. Энийхэн төлөө би тэгснүү, ингэж идгсэн, их сайхан болсон гэд энэ баяр нь танд ингээд багтаж чадчих юм байна. Дагуулад нөлөөс чинь дороо гараад ирдэг юм байна. Оо тийм шүү дээ. Сонсоод байгаа. Яг ойлгох тусам хүн өөж ирдэг юм мөгч өөлүүлчихлээ. Өөчлээ. За зүгээр. Сайхан дотор онгоцлоо. Урлагч ер нь танд ер нь Монголын уран сайхны кинонд тоглож гэсэн урлагаар нэрж ирсэн үү? Тоглож ирсэн үү ер нь? Гү киноны дуу дуулах урилгууд 80. Кинонд дэр тоглоогүй. Тоглоогүй. Ер нь танай эстрадын дууцтаас ер нь үеийнхнээс чи ер нь кинонд тоглосон хин юм байна. Ер нь тоглоогүй. За хоордоо. Одоо дуурийн театраас бол олон байдаг шүү дээ. Энэ филармоноос ер нь одоо кино тоглосон байдаг юм болов. Байдаг юм үү? Ер нь кинонд тоглож урилгыг тоглох. Өөх баярлалаа шүү дээ одоо. Вау. Яваад орчих шүү дээ. Гоё шүү дээ одоо тий. За тэгвэл одоо манай уран бүтээл сонсч байгаа энэ урнагч кино тоглох байх шүү. Ураа. Дуулаач гэсэн тий. Тэг сайхан дуулаач гэсэн кинонд ингээд миний налдаг ороо их үс хэлбэл ханийн дуу дээр зарим нэг кино жүжигэнд орцсон явж идэг. Бүр баярлалаа. Одоо бол таны дуулуулахгүй шууд гол дүр тоглоол нэг бол яах. За та одоо ингээд мэдээж одоо ээж тоглоно. Жохон тийм уу харамч ихээр аимшиг ээж шиг бол тоглох уу? Зүгээр сайхан зөөлөн зүрмгөл одоо нэг сайхан ээж юу. Тэгээ нэг аваад ёо гэсэн хүн байвал тоглочих нэ тэ. За бас дүүрэг олох нь нуурна гэж бас. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө бас өндөрлж байна. Оногч тэгээд бас нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч одоо хамтарч ингэж бас сайхан ярилцсан суусан даа баяртай. Би ч ер нь битэл ингэж ярь цаагүй байхгүй. Ёстойгүй мэн. Ёстойгүй байхгүй. Тийм ээ. Тийм учраас баярлалаа. Энэ гавьяатагч мань хэн гэдэг хүн бай гэдгийг би ч өөрөө мэдэж авлаа. За Золбот гэдэг энэ жүжигчин ойрхон бас ярьцуулаа гэдгээрээ таажс намайг мэдэж авлаа. Ингээд их сайхан халуу яриа өрнөлөө гэж баярлалаа. За тэгээд би бас энэ Пуккоо гэдэг энэ бас гарын бэлгтэй гэж байна. Баярлалаа. Пуккоо гэдэг унтаагаа очень сайхан хүүхдүүд амсуулч чараа. За баярлалаа. Яаж байгаа вэ? Ямар гоё те. Тэгээ бүх төрлийн жимсний амттай. Тийм биний нэст аюу гоё. Тэр ингээд жимс нь хөөд байгаа. Хөөж штэ тий. Тэгээ жижиглээд буусны мах шиг ингээд ийдсэн. Тэгээ ингээд гүзэл зэгнэх байгаад байгаа юм. Усуу зүнэх байгаад байгаа. Олон төрлийн жимсний уудаг жимс гэдэг нэртэй. Ямар гоё. За энэ одоо танд хэлэхгүй хэн хэлэх вэ? Одоо би тэрийн ярилцдаг болсон энэ өргөө бол одоо феста гэдэг. Караоке. За. Би энэ орж ирэл бүр ямар гоё юм. Тийм тогтчлт байга гоё. Энэ чинь бүр янз янз голоороо цэнхрөөрөө цагаан одоо битэр бол үнцэд ийм бор өрөө цугаад байгаа юм л да. Тогтчлт нь айгүй ийм гоё тогтчлттай. Ер нь нэг 10 хүн ирээ суухад бол сайхан дуулчаад сайхан жаргачаад явчихаар ийм сайхан караоке феста гэдэг юм караоке байгаад байгаа. Энэ болохоор хотын түргэн тусламж гэдэг энд байж байна. Тусламжийн яг уртлын өндөр байсан юм. 3 дахь гурт. Тий. Феста ресторан. Сая анхудаа л орж ирлээ шүү дээ. Ресторан гэдэг юм аа би ингээд дандаа ресторанд орсоор бодлоо. Энэ сайхан караоке байна. Тэгээд ингэ бас нэг авралтынхаа өдрөөр сайхан гэр бүлээр ирж одоо таас байг дуусарга ядардаг байлгүй тий. Хүүхдүүдэд дуулуулж жаргаж суухгүй да гэдэг шиг тий. Ангийнхан найз нөхдөд хай дуулах хэсэгдийг намайг дөө хараад суу эсвэл бид нар уралдаж шүүгч их хөгдөж штэ. За одоо ингээд мэдээж өнөөдрийн нэвтрүүлгээр олон сайхан үзэгчд бид тэрийг үзэж суугаа. Энэ үзэн суугаа үзэгчдтэй хандаад бас нэг сайхан сэтгэлийнхээ сайхан үгийг нэг элчихгүй ихч байна. За баярлалаа. Ирхэм гавьяатуудаа бас баярлалаа. Сайхан байна. Нэр ингээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Үзэгч ард түмэндээ баярлалаа. Миний ард түмэн сайхан их орон, сайхан ард түмэн, сайхан сэтгэл
Үргэлж биеиндээ сэтгэлийн сайхан урам хайрлж идэг. Тийм л үзэх шаардсан хөдөө гадаа хаач усан гэд таалдахаараа сайн байна уу гэд мэдлэг. Лифтэн дотор таалдаа тий. Ямар гоё юм би тантай гэд таалцлаа гоё өдөр байна гэж байгаа байхгүй. Хүн ийм л амны бэлтгэлтэй ирүүлдэг. Сайхан адам. Би наад өгч бас олон сонсч байсан шүү. Үгүй ямар гоё зураг авах болж байсан. Өнөөдөр өстө гоё үгүй. Нөгөө сонсч гоё юм л. Гоё тийм. Тэгэхээр ийм сайхан адам үргэлж биеинээ хайлж, үргэлж биеиндээ сэтгэлийн дэм урам хайлж байгаараа, эрүүл хүчтэй байгаараа сайхан адам шүү, хайртай шүү гэж хэлье. За баярлалаа. За ингээд мэдээж одоо уранжимэг гавьяатай одоо 9 сард болох бас нэг бие даасан, хамтарсан, гайхамшигтай сайхан тоглолтод уран бүтээлийг өндрөөс өндөр амжилтыг хүсэн яваарай. Үргэлжил гялалцаж байдаг хүнийг дахиад гялалцаж яваарай гэж өрөөлөө. Баярлалаа гэж. За баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За ингээд баярлалаа. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг одоо жаргаж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл хүнстэй төр баяртай баярлалаа. Дараа уулзъя.